Энэ бүх толиулж байна. Чам руу очиход 1 метр. Сохолч Мельсин Прума. Номыг уншсан Мэнд Жаргалын Батмагна. Энэхүү ном нь цоврал зохиол бөгөөд таны сэтгэл зүйг уран зохиолоор хайрлан тэрвэрч эдгэх агуу хүслээр бүтээгдсэн билээ. Гүүрний тэнгэр элч. Чамайг хүмүүс ойлгохгүй байна гэдэг бол туйлын хэцүү мэдрэмж. Дайснууд ойлгохгүй байгаа бол нэг хэрэг. Энэ нь эцсийн эц тэдний л асуудал. Харин амд нөхөд ойлгохгүй байх нь зүрх рүүгээ хутгалуулсантай адил зүйл. Харамсалтай нь хамгийн ойрын хүн, чиний хайрладаг хүн, өгтлөөнд дурлсан хүн чинь чамайг ойлгохгүй бол үүнийг тавьчихад бэрх. Ням гараг. Бурхан 6 өдрийн турш тэнгэр газар ертөнцийг бүтээж 7 дахь өдөр нь амарчээ. Тэгээд тэрхүү өдрийг ням гараг хэмээж амралтын өдөр болохоор шийдэв. Харин намайг амрах өдөр тэнгэр элч нар ажиллах болно хэмээжээ. Тэгээд тэднийг дуудаж ийн хэлв. Хүмүүс дэсэж дэвтсэн бүхнийхэн хариугаас сэтгэл зүгээрээ төлж байна. Ихэнхдээ ням гарагт. Тэднийг аварцгаа хэмээн төг төмдийн эзэн тэднийг зүг зүгт илгээсэн гэдэг. Тийм ээ. Чи бол Бурханы илгээсэн тэнгэр элч юм. Чи төрөгтөөл хийх ёстой ажил үүрэг даалгавраа сонгочхоод ирсэн. Эхийгийн уманаас нүдэ нээж чив чимээгүйхэн гарч ирэхэд хүүхэд амьдуу яагаад ойлгохгүй байгаа юм хэмээн өдөржин дүлж тэнхээгийн барсан их чинь арайхийн асуухад эмчнэр Бурхан минь энэ одоо тэнгэр элч юм уу хаашаа юм яаж ингэж инээмсэглэж чаддаг байна хэмээн уул галдцаасан гэдэг. Чамайг жирийн лүүхэд байсан гэвэл худлаа. Бяцхан гарч нь эмчийн чагнуур мэт хаан тусламж хэрэгтэй байна. Тэнд ямар ч болзолгүйгээр хүрдэг байлаа. Өнгөрснийг ганцхан удаа дурсцгаая. Чиний эцэг эх бол ёслон гэрэлсэн нэртэй төртэй айлын удам төрс бөгөөд ус, хөрс, гал, мод, арга бэлэг лугаа адил бие биерүүгэн ямаг татагдах соронзон 2 туйл мэд үүл бороо лугаа адил нэгссэн хайр дамаргууд байв. Тэдний тээвэрт чи 4 намар 4 хаврын дараа ирэх хүртэл тэд Бурханд өдөр бүр залбирч өлгий таавуугч нь бэлдэж явсансан. Миний мэдхээр тэдний сүр аз жаргалтай хос ертөнцид байгаагүй юм шүү. Нүдэг ялбам аз жаргал. Боржгор өстэй, ойнгор нүдтэй, гартан эмчин чагнуур атгсан хүүгэн тэврээ явах эцэг эхийг чинь харсан хүмүүс юмд хэмжээ гэж би хитрхийх аз жаргалан гайхуулахгүй байж болох уу? Ядаж инээмсэглэж явхан болцгоо гэж хүртэл хэлдэг байсан. Тэгээд тэд инээмсэглэж явахгүй гэхэд хичээж цавуугаар уруулан доош чангаа наасан ч нүдэнд гэрэлтэд байлаа. Яаж ийм их аз жаргалыг нуух юм бэ гэж тэд эцэст нь халаглцгаач билээ. Тэгээд тэд далаа шиг бэлгсэн хайран давсны савнд хийж таглан орон дээрээс биш ширээний 2 талаас нэг нэгний чимээгүй ширтэлцэж орох гар хөврөдийн гунигэлсэн алиалагч шиг нүрэн буцхахтан чамаагч мөн адил гайхсан цочсон янзах шиг болгодог байлаа. Даанчих үнэхээр хоёулан ганцаардахын жаргалыг эдэлж байна да гэж бачуурах гэмших хослуулан шүүр салдан шивнэхтэн сэтгэлийн тамд баг багаар унсаар. Тэгээд гинтхэн энэ бүхэн чамаас л болсон гэж нэг нь нөгөөдөн хэлтэл өнөөх нь юу гэж дээ чамаас л болсон хэмээн сөржээ. Атаатан дайсан ч эцэстэн нэг эвэн олдог атал тэд харин тэгх тусам гэсэн шиг тэрсэлцсээр байлаа. Хүмүүс тэгх тусам алга ташиж дараагийн үзэгдлийг хүлээж байна гэж баглаа цэцгээр булах шахсан. Бандсан бүр цаашилж зүү орох цааж үлдээлгүй ертөнцийн 2 туйл мэт нулимлцаж эхлэв. Чи эмчийн бяцхан чагнуураа барьчихсан ээжийнхэн зүрхийг чагнах гэж тонгоогооч хэмээн гуйхад ч сонссонгүй юм. Аавынхан зүрхийг чагнах гэж үүрээч гэж гуйхад ч харсангүй юм. Дотроо бол хинэнт салахыг хүсээгүй гэдэг. Ангуудаа бусад хос шиг маргалдаж үзээд эргэж нийлэх эвэн олохгүй дэн л шударчихсан хэрэг. Нам дугаар ярилцах хэрэгтэй гэж хинж тэдэнд зөвлөсөнгүй. Тэгээд хоёр тишээ болсныхан дараа хэн тэр дорон
Бүр нэгэн зэрэг өөр өөрийн сэтгэл готролд унцгаажээ. Алиалагчийн гунигэлсэн төрхөөр боддог байсан бол тех хэрэгч гарсангүй. Хүмүүс "Гүч чи юундаа ингэж гуниглаа бай" гэж энийдэн барьж ядан асуудаг болцгоо. Уруулаан дээш татаж нэмсгэлсэн мэт болохоор чихэн хүртэл цавуудсан ч нүд нь гунигаар дүүрээд байлаа. Хажуудаан хөтлсөн чагнуур барьсан бяцхан хүн хүртэл хүүхэд гэхээргүй ихэд гунигэлсэн шинжтэй явах болжээ. Хүмүүс тэдний баргар царайг харж Бурхны нэрийг дуудаж уулга алдахдаа өөрсдийн аз жаргалын хэмжүүрээ тодорхойлох болсон дан даханах янзтай. Гэр бүлийн салалт үргэлж хүүхдэд цохилт болдог ёсоор чамд хүн дээр тусав. Тэр мөчөөс хойш чи бяцхан гартан барьсан чагнууран газар чулуудаж тоглоомын талбай руу тоглох гэж биш сүйтгэх гэж очдог болов. Савлуурыг мулт татаж гул суурыг хэн хөшиглөж чадах хэмжээний өсөглөн хүчтэй ууртай хүү болсонсон. Тэгээд дууга хураан альва юмнаас дөлн даажиж найс нөхөд гэх нь битгий хэл ерөөс хэн нэгэнтэй тоглохоос хүртэл бэргэн. Уг нь тоглож наадаж байх эд насан шүд 10 нас гэдэг. Бүхнийг үзэн ядсаар эцэст нь өөрийгөө ч үзэн ядаж үхлийг хүсдэг хүүхэд болсноо өглөө бүр өвөө сургуульд явахын оронд гүүрлүү явмаар санагдаад байх юм гэж өөрөө ч мэдлгүй хэлдэг болов. Өрчгөр магнаа харлан цоохордсон өвөөгийнхөн яаруу самд руу алхаанд тааруулах гэж шогших шахам гүйх 10 настай жаалхан чи ангуудаа гүүрэн дээр очиж үзсэнсэн. Юун сайхан байна хөөмин гэхэд юу ч сайхан санагдахгүй сэтгэл татагдаад байна гэж инээмсэглэхтэн чи салтаас өмнөх үеийн дүр зураг шиг жаргалтай дэггүй нэгэн болж хойров. Түүх өгүүлэгчийн түүх. Хоёр хотыг холбосон асар том дүүжин гүүрэн дээгүүр зарчих хүмүүс тэр бүр саатдаг байжээ. Саадах шалтгаан ч үгүй. Хурдны замтай тул энд хүн үсрэхээр зогсож байгааг хэн ч үл анзаарна. Тиймээс л хүмүүст амин хорлоход тохиромжтой байрлал орчин шиг санагдаж сорон зэмэт татагдаж эрдэсгээд юм. Ялангуяа нар жаргах халдад ирвэл бүр гайхалтай мэдрэмж төрж мөн эцсийн удаа нарыг харж байна гэх бодол биеийн эзэмдэж орхино. Тэгээд бүр нямгаар их тэрж өөрсдийгөө бүр ихээр хямраана. Амралтын өдрийг бүгд гэр бүлтэйгэн өөрт нь цаг зориулах хэн нэгэнтэйгээ хамт өнгөрүүлж байхад надад хэн чалга, юу чалга, утга чалга гэх бодол бүр хүчтэй төрдөг гин. Маргаашийн нарыг харах ямар ч сонирхолгүй явсан сэтгэл зүрхийг бүрчих өрн дуудах далайд уулсан шингэж байгаа нарны улбар өнг, хоёр талд амьдрал буцлах хуурамч хот, хаашаан чим яаралдан давхих уйтгартай жолоочд өөрийн огтоос анзаарахгүй байх нь гүтгээд үхээжтэй гэх сэтгэлдлийг төрүүлдэг гин. Гэнж юу ахав тийм л юм билээ. Өвөөнч бас живж өгөхээр гүүрэн дээр ирээд зогсож байна. 35 жилийн дараа дахиад ирж байгаа нь энэ. Би халаасандаа харшуулах зоосчгүй ядуу залуу байсан үеийн эргэн дурсах тэмж дуртай биш. Учир нь тэр үеэс л миний сэтгэл зүрх эмтэрч эхэлсэн гэж таамаглаж байна. Энэ гүүрэн дээр би анхудаан ир зогсоогүй. Гэр бүлийн элбэг хангалуун амьдруулах гээд санаа байвч сачи хөрөхгүй явахтан эхнэртээ үргэлж гоожлогдож үл хүндлэгдэж байв. Чамайг ядуу хоосон болохоор олон хүүхэд чам төрүүлж өгөхгүй хүүхэд зовоохын нэмэр хэмээгтэн цорын ганц охиноо зовоож байхаар үхийг шийдээд анхарч байлаа. Дараа нь эхнэр би саван авахулсан бурхан чамайг дахиж үртэй болж хүүхэд битгий зовоогоосоо гэж хүссэн хэмээн дотоожоогаан хэлв. Эр хүний хувьд энэ бол үхэл рүү түлхэх хангалттай өдөн хадгалсан үг үйлдэл байлаа. Уур бухимдлан хүйтэн усанд дөрж ассан галыг намжаахын тулд гүүрлүү гүйлээ. Гүүрний хачлаг даван үсрэхтэн хийж байгаа үйлдэлдэн хяналт тавих гэж оролдоогүй. Хамаг бие халуу шатаж зүрх сэтгэл тэсхүе бэхээр өвдөж тарчилж байсан нь одоо ч мэдрэгдэж байна. Зөвлөвөл амьдаран галд шатаж байгаа хүн хашаан чамаагүй гүйдэг шиг. Тэр үед харин үсэрсэн шүү. Хүйтэн усанд цүлхэн унах мөчид тарчлааж байсан гал мөсгөлөн хувирч хүйтнэр тэврэн авахд тайвширлыг мэдэрсэн юм. Тэгээд бүх биеийн гүн харанхуй орол руу тавьж өгөх мөчид хэн нэгний гар намааг өгц татан авлаа. Тэр над шиг залуухан ир байв. Малгар цоохор нүртэй,
Соргих мэт ширтэх харцтай. Ажлын тараад явж гэнүү гэмээр тогоочийн хормогч даван малгайтай байсныг санаж байна. Далайн гүн рүү уусаж байсан миний гараас татаж гаргасан гэхээр надтай хамт живж байсан хүн үү? Юу ч ойлгоогүй. Ойлгох боломжгүй тэрхэн хоромд түүнийг дурсах дүр зураг ийм л байна. Тэрээр нямд үйлчлэхээр ирсэн Бурхны тэнгэр элч байсан юм. Амьдрал гэдэг чинь сэтгэлээр өгөхгүй, түүнийг өөрийн жолоодсоор байх юм бол тийм муу, тэгтлэн найдваргүй эд биш гэдгийг далайн ирэг дээр нойтон хувцастай чичрэн суухтан ойлгож билээ. Тогоож тэнгэр элчийн норх битгийх л тусалж ус үсрээгүй хуурай хувцснаас нь бүр хэншүү нэртэж байсан шүү. Бид хэсэг хугацаанд нөхөрлсөн юмдаг. Хоолны газартаа байнга дуудана. Надаар төмөс арилгуулж, аяг таваг угаалгахтан эхнэртэйгэн хэрхэн харьцах арга ухаан заахаас гадна өөрийгөө танихд минь их тусалж билээ. Яг хэлснээр нь эхнэртэйгээ харьцаад эхлэхэд бүх юм өөрчлөгдсөн. Бүх учир надад байжээ. Амьдрал гэдэг тийм ч муу эд биш аж. Тэр тэнгэр элч гинт гарч ирсэн шигэн гинтхэн алга болсонсон. Олон жүхлийг харлаа. Хамгийн хүндэн цорын ганц охином буюу чиний ээжийг алдах надад үнэхээр хүнд байлаа. Үр хүүхдийн өгөхийг үзэхээс өөр дор юм гэж шүү байх. Охиныхоо бичсэн гэрээсэлийг унших мөчтөн би өөрийгөө удаан тэсэхгүй гэдгийг мэдэрсэн. Үнэмшигэн аргагүй, байж боломгүй, тэсхүйе бэрх үгс, нүүр нүдгүй сэтгэл зүрхийг ханц татан ороолгож, сүүлчин үг нь цуурайтаад дууссансан. Сэтгэл зүй гэдэг үг байсан. Хүн гэдэг чинь сэтгэлийнх нь баяр хөөр байдаг, тэрэл мухарт гуниг харуулсан нь бас хоримтлагдж байхаар бүтээгдсэн амтан санж. Чихнийхээ ард хиймэл сарна хавчуулан инээмсэглсэн охиныхон зургийг харахтаа яаж ийм их жаргалтай байгаа мэт жүжиглэж чадсан нь гайхширна. Өглөө аль хэдийн босчхоод галын өрөөнд өглөөний зууш бэлдэж биднийг сэрэхтэн инээмсэглэж байдагсан. Ажилдаан дуртай хамт олонд нь түүнээс илүү хэрэгтэй хүн үгүй мэт байнга хэн нэгэнтэй утсаар ярьж сонсож зөвлөж инээж явдаг охин минь. Би юу ч мэдээгүй. Тэр юуг ч мэдрүүлэх гэж оролдоогүй. Тэр өдөр үсээн засуулахаар яваад ирээгүй юм. Оройн шарсан яргаа загастай хоол хийнэ гэж ярилцаад гарсансан. Би ч итгэсэн. Харин чи нэг л нухацтай айгүй ирсэн царайтай өрөөнөөсөө гарч ирээд ээжээ би хамт явах уу гэж асуухад нойтон үсэн шуун хавчаардсан нүүрэндээ будаггүй улбар өнгөн хэлэхэр өмд цамцтай ээж чинь яг жаргаж байгаа нар шиг харагдсансан. Чам руу юу гэж хариулахаа мэдэхгүй. Эсвэл өгөхөөс өмнө хүүгэн нэг сайн хараатахыг гэсэн шиг ширтснэн ердөөл би зүгээрээ гэж хэлээд үхлийн сүтрэн харуулчих вэ гэсэн шиг яаран гарч билээ. Авсанд хэвтэх охин минь хамаг цусаа юулснээс болж нүүрэн шүвэж царайн дөнгөж төрсөн няраан ар шиг гэрэлтэж уруулан дахиад нэмсгэлсэн чихтэн би зүгээрээ гэж хэлээд унтахаар хэвтсэн шиг харагдав. Ямар ч үхлийн шинж тэмдэг үлдээлгүйгээр яаж ийм цэвэрхэн үдсгэлэнтэйгээр үрд мартагдамгүй үхэж чаддаг байна гэж гайхмаар. Чи салхас хийхтэн ойлгохгүй байгаагаас харвал эмээгийнхэн сэтгэл чангатайг дуурайсан харагдана. Ээжийнхэн тарж ургуулсан цэцгийг хэлхэж сүлжсэн цэцгэн ирэхэн барьсаар авсны өмнө хэр зогсоод өмсгөв. Бүрч үдсгэлэн төгс харагдахад эцэгч нэрээд нойрсож буй гүнжийг анхудаа харсан мэт ширтсээр огтын харамсал үгүй биширсэн харцыг одоо ч гайхдаг. Хэнч тэнд уйлж чадахгүй байлаа. Учир нь охин маань уйлах гэхээр харамсал төрүүлэхгүй байхаар үхэх гэж оршуулах ёсол дэрсэн хүн болгонд алмаарсаар байгаад гарах хачин хөөдрөх сэтгэл төрүүлэх оршуулгыг төлөвлөж ширхэгчлэн бэлдэж байхтаа харин баг зэрэг тайвширдаг байж. Тэгээд л шүн унтахгүй хэрн өглөө сэрэхгүйгээр босож бусдын төлөө инээмсэглэдэг байж. Өөрийн сэтгэл доторх орооцолдогоон гаргахын тулд ярих хэрэгтэйг тэсшгүй бэхээр мэдэрч хэн нэгэн сонсох хүн таарвал бүхнийг ярмаар байсан ч бусд нь яриад л байж. Хүний яриа тасалж чаддаггүй хүмүүжлэрэн сонсоод л байж. Яагаад би охиноо тийм хүн дээр хүчээр инээмсэглэж байхад анзаараагүй юм бол? Яагаад би зүгээрээ гэж хэлээд яаран гарахт нь таагүй совин татсан ч эрхийн хүлээхээр шийдсэн юм бол? Яагаад чамайг ээжийн араас явах хэрэгтэй юм шиг санагдаад байна гэж
Жижирсэн хуруугаар хаалга руу заахт нь тэр зүгээрээ гэсээр аяг кофе уухаар эргэсэн бол. Үдэш болсон ч ирсэнгүй. Бараг юу болсныг гадарласан Жэбэд хоёр хөгжгөлж чадахгүй, хөдөлж чадахгүй гэрлэн асаалгүй буудан дээр үүр цайтал зэрэгцэн суухтан хаалга онгойхыг амьсгаа даран чагнасансан. Хүлж багалсан мэт тэр мэдрэмж 3 жилийн турш намайг ороосон эрчлээсэн чангарсаар живчирсээр үхлэл цорын ганц гарц хэмээн шивнэн түлхэж орхилоо. Өр хүүхдэнч бодох өрөвдөх өчүүхэн боломж өгөлгүй үхлэл хамгийн сайхан мэт итгүүлдэг тэр мэдрэмж амьдралаас сох татгалзуулж чаддаг нь аимшигтай. Зун адагшаад сэрүү татсныг хэлэх үү? Тэнгэр бүрсийгээ таагүй байгааг хэлэх үү? Нэг л тийм үхэт тохиромжтой өдрийг охин маань сонгосон байж. Хамгийн сүүлд охин руугаа харахад хамаг биеийн хэмхэрчхээ юу гэлтэй сэтгэл нь булангартан харанхуйсан шигэн сүүмгэр нүд нь үхлийн гүн харанхуйд навруулсан мэтэг гөлийсэн атал инээмсэглсэн уруулд нь бид хууртаж орхисон. Тэр өдрийг энэ удаад дурсаад орхив. Эцэст нь Жэбэд хоёр оршуулгын гол зочид болон ширээний ард зэрэгцэн сууж билээ. Чиний аав анхны хайртынхаа зургийг шүүр салдан нэг хараад өвөөгийнхэн хажууд өөдөөс нь ширтэн суух чамайг хамт явахыг хүссэн. Тэгэхэд би чамайг аав шиг харах төдийд л итгэл найдвар төрөхөөр ухаалаг харцтай, хууд сахалтай, цэргэрийн эршүү төрхтэй сайхан залуу болж байгааг чинь анзаарсан. Тэгээд цэцгэн эрх сүлжигтэн сарнаан өргөсөнд хатгсан хуруундаа ээжинхээ нааж өгдөг хулганы зурагтай наалтыг анхудаа өөрөө наасан чи өвөө би зүгээрээ гэж шивнээд эцгийнхэн гараас хөтлөн одож билээ. Өвөөд нь чамайг өөр нэг гэр бүлдөх амар байгаагүй. Өчигдөрхөн гурвал амьдардаг байсан гэртээ ганцаар ам болж үлдэх тисх аргагүй байлаа. Ер энэс хойш бүх зүйл тисхийн аргагүй болов. Зурагтаар мэдээ унших нэвтрүүлэгчийн хоолой, цон галгадан орох борооны чимээ, шарах шүгнээс гарах хоолны үнэр, шүршүүрийн ус, арьсанд хүрэлцэх хувцсны ухлаадас, буудан дээр суух болгонд зөөлнөр шигдэх мэдрэмж, хөлийн тавхаа нухах углааш, цангасан ам, омголцсон уруулыг дэвтэн урсах усны чиглэг амт гээд харсан хүрэлцсэн мэдэрсэн бүхэн дэсгэд бэрх санагдах боллоо.